Сайн байцгаана уу та бүхэндээ Баянгор аймгийн сургуулийн өмнөх боловсролын биеийн тамирын багш нарын мэрэгжлийн хөгжлийн бүлгийг танилцуулъя. Манай мэрэгжлийн бүлэгт 1 2 3 5 6 7 10 11 15 16 Баянлаг Бууцаан сумдын цэцэрлэгийн биеийн тамирын 12 багш хамрагддаг. Чиглүүлэгч багшаар боловсролын газрын мэрэгчлэн Угтах Баяр, 16 дугаар цэцэрлэгийн арга зүйч Ариун Туяа, ахлагчаар 16 дугаар цэцэрлэгийн багш Амгалан нар ажилладаг. Сургуулийн өмнөх боловсролын биеийн тамирын багш нар нь яг 2-5 настай хүүхдэд хөдөлгөөн эрүүл мэндийн үйл ажиллагааг заах талаар арга зүй тутмаг, спортын өөр төрлийн мэрэгчлээ. Зарим багш нар маань анх удаа сургуулийн өмнөх боловсролын байгууллагт ажиллаж байгаа багш нар байдаг. Бид арга зүй ур чадвараа дээшлүүлэхгүй бол багш болон хүүхдүүдэд хоцрогдол үүсэх нөхцөл үүссэн гэж үзсэн. Мөн биеийн тамирын багш нар гүйцэтгэлийн үнэлгээнд доогуур үнэлэгдсэн зэрэг асуудлууд бидэнд байсан учраас эдгээр асуудлыг шийдвэрлэхээр мэрэгжлийн бүлгийг үүсгэсэн. Бид эхний удаад арга зүй ур чадвараа сайжруулах, туршлагаа хуваалцах, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг нэг ижил загвараар боловсруулах, эцэгчүүдэд сургалт үйл ажиллагаагаа тогтмол мэдээлэл өгөх, хамтран ажиллах, хүүхэд бүрт ажиглалтын тэмдэглэл бичиж, ахиц өөрчлөлтийг илрүүлэх, мөн сургалтын хэрэглэгдэхүүний тоог нэмэх, гүйцэтгэлийн үнэлгээнд ахиц гаргахаар төлөвлөсөн. Ажлын төлөвлөгөөний дагуу бид бүлгээ бүрдүүлж жилийн ажлын төлөвлөгөө боловсруулсан. Багш нар бүлэг бүрт ажиглалтын тэмдэглэл нээж хүүхэд бүрийг ажиглан тэмдэглэл бичсэн. 3-4 сард 9 багш нээлттэй сургалт үйл ажиллагааг зохион байгуулж, хилцүүлэг хийж, түүнийхээ давуу болон сул тал, цаашид юун дээр анхаарах талаар ярилцсан. Багш бүр гард орох материал ашиглан хийсэн хэрэглэгдэхүүнээрээ 10-16 дугаар цэцэрлэгүүдээр бүтээлийн үзэсгэлэн гаргасан. Үүнд 9 багш 1100 гаруй хэрэглэгдэхүүнээр оролцсон. Нийт 371 эцэгчүүд үзэсгэлэн үзэн сонирхсон. Мөн 2023-2024 онуудын гүйцэтгэлийн үнэлгээнд 4-р түвшингээс дээш үнэлэгдсэн багш нар гүйцэтгэлийн үнэлгээнд хэрхэн бэлдэж оролцох талаар өөрийн туршлагаасаа бусдаа хуваалцаж ажилласан. Бидний хийсэн ажлын үр дүнд багшийн арга зүй, ур чадвар өмнөх үеийнхээс илүү нэмэгдсэн. Сургалтын хэрэглэгдэхүүн тоо төрөл бас нэмэгдсэн. Багш бүр өдөр тутмын сургалт үйл ажиллагааг өөрсдийн цэцэрлэгийн бүлэг бүрийн гүрвч хаатанд мэдээлдэг болсноор эцэгчүүд биеийн тамирын багш ийм хүн, ийм ажил хийдэг юм байна гэж танигдаж чадсан. 2025 оны гүйцэтгэлийн үнэлгээгээр 7 багш 4-өөс дээш түвшинд үнэлэгдсэн нь бидний энэ хичээлийн жилийн амжилт байлаа. Бидэнд толгомцсон асуудал юу байсан бэ гэвэл мэрэгжлийн бүлгийн төлөвлөгөөг биелүүлэхэд богино хугацаанд маш их ажил төлөвлөсөн учраас зарим ажил маань хийгдээг үлдсэн. Багийн гишүүдийн тэгш оролцоог хангах нь чухал байсан. Цуглаж ажиллахад өөр газраас нэгдэг учраас цаг хугацаа бага зэрэг алдсан. Цаашид бид төлөвлөгөөг биелэж болохуц байдлаар төлөвлөх, мөн мэрэгжлийн багш нарын сургалт авах, бусад аймаг, хотын биеийн тамирын багш нараас туршлага судлах, туршлагаа хуваалцахын тулд захим контент бэлтгэх, хүүхдүүдийнхээ дунд уран гимнастикийн тэмцээн зохион байгуулнаа.